What's up, Kairos? Welcome back, guys. Тэгээд миний олон видеоныхоо төгсгөлд хэлсэн нөгөө хүмүүсийн видео дуунуудыг цуглуулад би нэг юм хийх гээд байгаа гэсэн шүү дээ, тэ. Тэрний маань та анхны дугаарыг хүлээн авахад ер нь бэлэн болсон байна. Тэгээд энэ нь бол юу вэ гэхээр бол дөнгөж гарч ирж байгаа, дөнгөж гарч ирэх гэж байгаа артистууд, хүүхдүүд ер нь бол нэг хэд хэдэн хүүхдүүд над руу дуунуудаа явуулаад байгаа. Тэгээд энэ дээр нь бас реакшн хийхээс илүү энийг нь цуврал видео контент болгоод тэгээд юм тодорхой нэр өгөөд ийм яг юм прожект болгоод ажиллавал зүгээр юм болоо гэж бодоод ажиллаж байгаад тэгээд саяны эхний дугаараа хийгээд бэлэн болцсон та бүхэн үзэж байна. Тэгээд энэ бол юугаараа даваа талтай вэ гэж харж байгаа вэ гэхэлэр би юунд даваа талтай вэ гэж харж байгаа гэхэлэр мэдээж дөнгөж гарч иж байгаа артистууд тодорхой хэмжээнд хүмүүс жоохон хүрэнтэй би нэг актер олон хүмүүст хүрдэхгүй байгаа ч гэсэн яг явж гин те тэр хэмжээгээр бас хүмүүс ингээд хүрэх байх. Хоёрдугаар гэх юм бол энэ артистууд бас хаана хэн юу хийж гин гэдгийг харна те одоо өөртөө адилхан ингээд дөнгөж гарч ирж байгаа артистуудыг өөрөө харна. Тэгээд магадгүй нэг нэгэндээ таалагдах юм бол ингээд хамтраа дуу хийх ч юм уу те би бинтэйгээ ингээд хамтарч дуу хийх давуу тал ч юм уу тиймэрхүү юмнууд гарч иж магадгүй. Тэрнээс гадна бас бусдын левлийг дүгнэх өөрийгөө бас хаана явж байгааг харах гэх мэтчлэн бас олон талын давуу талууд байгаах гэж одоо би нэг л ажил болгоод ингээд хийж байгаа юм. Тэгээд эндээ би бол ганц 2 дүрм хийцэн одоо дүрм зохиосон гэх юм одоо ер нь бол ганц дөнгөж гарч ирж байгаа артистууд одоо raw гэдэг утгаараа бас тодорхой хэмжээнд зөвхөн reaction review хийгээд дуусгахгүйгээр шууд та болон би ингээд бичлэг дууссаны дараа тухайн reaction тухайн дуугийн дуун дээр 1-10-аар тэр артистад дүгнэлт өгөөд оноо өгөөд явбал илүү сонирхолтой илүү байх болов уу гэж бодоод явж гин. Тэгээд бас энэ нь бас Seto гэдэг артистыг та бүхэн мэднэ сая Monster дээр бас нэлээд сайн оролцсон. Тэр артист бас утгагүй бас юм батл одоо рэп дэмбэ маягийн юм хийх гэж байгаа. Гэхдээ илүү арай өөр төвшөнд бол хийх гэж байгаа. Тэрэнд нь бас оролцох боломжтой. Тэнд оролцсон хүмүүс бас одоо миний энэ сурал контентд авах боломжтой гэдэг. Тэгээд ер нь бол аль талын бас аль талдаа ингээд ашигтай team project-ыг бол хоёр талд эхлүүлээд явж байна. Тэгээд миний хувьд бол эхний дугаараа цацж байна. Тэгээд эхний дугаараар та бүхэн гацган дээр сарсан баг Лодог гэдэг артистын Арангаан хүүхэд байлаа. Миний имэйл байсан гэдэг дуун дээр ер нь реакшн хийгээд бэлэн болсон байж байна. Ер нь над руу дуугаа явуулсан эхний хэдэн хүүхдүүдийн нэг нь л дээ. Тэгээд шууд эхний дугаараараа бас оруулчихъя гэж бодоод эхнийхаар нь сонгоцсон байна. Тэгээд энэ хүүхд юугаараа бас давуу талтай вэ гэж хэлэхэд бол юу VRB live гэдэг яг Monster live шиг юу хэлвэл өөрөө бассан гэдэг зөвхөн Улаанбаатар гэлтгүү босд ингээд доор нутгийн артистуудыг цуглууллаа те ингээд ийм цуврал лайв Monster шиг тийм юм хийж байгаа юм байлээ. Нэлээд бүтээлч болон зохион байгуулалттай явж байгаа юм байлаа. Тэгэхээр бас нэлээд хөдөлмөрч харагдсан. Тэгээд эхний дугаараараа Лодгийг оруулж гин. Тэгээд та бүхэн хамт байгаарай. Тэгээд бичлэгний төгсөлд хэдүүлээ бас дүгнэлтээ хийгээд оноо моноогоо өгцгөө та. За дэлгэцээвч. За тэгэхээр дууны хувьд бол 4 сарын 8 цацагдсан. Яг одоогоор 329 view-тэй, 32 like-тай, no dislike. Тэгээд VRB live хэмээх project-ыг эхлүүлсэн оролцож буй артистуудын бүгд дүрстэйгээ аргаараа цацагдах болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн бас сонирхуул тэрнээс оцрохгүй гэвэл бас Лодгийн сувгийг subscribe хийгээд авах боломжтой. Тэгээд яг одоогоор 6 комменттэй тэгээд ийм артист байна. Имэйл байсан freestyle. Окей. За эхлүүлцгээе. Юу гэх нөө. Yeah. Where it at? Hey. Yeah. Where it at? Yeah. Тайван байх биеийн дус сайн таньдаг бол минь тустай бай гар дүрхтэй эхлэж ажиглаж байгаа мэдээ точод амархан байна анхныхаас 5 нас шасах 20к ёлкон дээрээсээ байгаа мэдээ точод амархан байна анхныхаас 5 нас шасах 20к ёлкон дээрээсээ 5 нас шаасан гэдэг юм уу 5 цас шаасан гэдэг юм уу орж яасан нэг жимээр л хааслаж явсан юм байна 5 жил ер нь эхний хааслуудын нэг ялчгүй ялкны хааслаад гэдэг амархан байна анхныхаас 5 нас шасах 20к ёлкон дээрээсээ 5 жил тоглоомын гадаас нь ажиглав фалкон дээрээсээ ээж мөнгө авсан гарихны найз эргэцүүлэрэн дуус зүгээр л пайц сүүш хүн гаднаасаа байгальталаа 89 жадлахгүй амдын салаа бүгдээрээ зутгсан дэглэвэр үгүйс жутгах мэн асах гэвэр үцэнгүү дуунуудыг мөнгөөр бүтээн уцаараа битэж би дэрэгдэн trap ойрын зориг Monster live зочиж рэпүүдийн бүгсэн дээр бүлэжин тавих үнсэн зориг ингэж чадах үгэснийх нь нам руу амбицтай
Гэвэр үзэнгүү дуунуудыг мөнгөөр бүтээн уцаараа битэж би дэрэгдэн trap ойрын зориг monster live зочиж рэпүүдийн бүгсэн дээр бүлэжин тавих үзэн зориг ингэж чадах уу гэснийхэн нам руу салавч сарих өрөөлгийг өөрийн болгон төрөхтөө байр алгуудад үлдэн би мод Хэд хэдэн флоуэр сольж үзэж байна дээр зэт өсөдөө готог байдаг хүтэд бурхад тийшээ намайг зулуур хэмэд би the like окос асгаж тоокос астер рэпүүдийн чи дуунуудын жок дурсамжаар үлдсэн дуунуудаа сорч тэпэгч мөнгөд алхад би шорт хаа шохой яа Эч юм гаасах харихны найз хэрэг зүйлэрүнд бол зүгээр л пайз зүшүү хүн гаднаасаа байгальдалаа ноёрсон шаарлахгүй амны салаа бүгдээрээ зутгасан нэг илвэр үгүйсээ жотго минь осох хивэр үзэргүү дуунуудыг мөнгөөр бүтээн уцаараа бизэж би дэрэгдэн trap лалавдаг сэрээдэг мөрөдөд намга бас ирүүлэх сэрээдэг бүгдээрээ лигэлчээ наатас мэж ботыг гэсэн ориглаас тэд яах гэсэн чи цусыг нь холно өндөр бүр октодыг амсгээс солно авлагны мөнгөө би студид тоолно алтарц дуунууд нь Монголд цайлно чи бидэн gospel экэл юм шагаад юм тамаман чанам хипхопын зах зээлийг ойлгож хойт дураа Дэн сая ямар catch юм бэ gospel экэл юм шагаад юм бодох тамаман чанам хипхопын зах зээлийг ойлгож хойт дураараар дуушааж бүгдээрээ пат Саяны яг флоус болоод төгсгөлийн үгээ яг чанам наанам гэдэг татаж хэлж байгаа нь бол catch юм Pattern. Yeah. Шохой. Эй. Ямар ч ясыг голлгүй 100 тэд бол Монгол банхар угаасаа багасаа дураараа өссөн болохоор тоолгоо занхар дургу хүндээ дуртай зангаа гарган жаахан хаарцсан дассан газрын давуу зөөлөж таалагдсан наазын тавцсан Yeah. We are the live. Хоёр тиг дууны санаа тоолгоод пүрүс шиг пиг байна. Yeah. Дууны санаа толгойд пүрүс шиг пиг байна. Гэтэ санаа болгон чи пүрүс шиг битээ байгаасаа залуу маань. Ямар ч гэсэн лайн бош шиг санаанууд пүрүс шиг их байгаасаа. Yeah. За. Ингээд дуусах шиг байна тийм ээ. Where there? Yeah. Баярлаа. За гоё юм. Гоё байна. Тэгээд саунд болон бит нь жоохон тусдаа сонсохтой. Ер нь микс мастергүй юм шиг байна те. Би сайн ялахгүй л байна л та. Гэхдээ ер нь бол тусдаа сонсохтой нэлээд чанаргүй сонсогдож байна. Саунд талдаа. Нэг л цаана нэг л юм юу гэх юм одоо шуумтай. Нэг л бохир сонсогдоод байна. Тэгээд хоёрдугаар гэх юм бол яг гой флоуд change хийж флоудаа сольж өгүүлж байна. Панчлайн дан. Гэхдээ олон төрлийн флоу ингэж нэг дуун дээр гэхээс илүү энэ чинь ингээд нэг хоёр флоу шууд гүйцэтгэлтэй амар сайн барьж авдаг. Нэг юм уу хоёр флоу барьж аваад ямар ч битэн дээр тэрийг ингээд зүгээр яг панчлайнуудад дунд нь зоо. Тэгээ гартаа нэг хоёр флоу оруулчвал зүгээр яг л энэ дээр амар олон юм дутуу хагас ажил шиг те амар олон флоудээс солиод аль нь ч тийм бүтэн гүйцэтгэлтэй санагдсангүй. тэгэл ямар ч байсан өөрийгөө флоу change хийж чаддаг гэдгийг харуулах гэж хичээсэн болтой. Гэхдээ ер нь бол миний бодлоор бол илүү эхний ээлжинд нэг хоёр флоу яг өөрийн болгочоод дараа нь тэгээд илүү хөгжүүлэлтүүдээ хийгээ явуулгаа явахлаа гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд би бол 10-аас лойдогт бол иймэрэ байсан энэ дунд нь бол 6 оноо өглөө. Тэгээд та бүхэн бас дуу сонсохыг хүсвэл би official видеогийн яач description угаасаа оруулчин тэрүүгээр данилшаараа сонсоорой. Тэгээд яг эндээс сонсгоцсон анхны мэдрэмжээрээ бас оноо өгөхөр болвол комент бичээд нэгээс 10-аар дүгнээд хоорондоогоо яагаад би тэдний оноо дүгнэсний хэлийг гэх юм уу те. Тиймэрхүү байдлаар илүү дэлгэрэнгүй гоё харилцаад communication үүсгэх юм бол гоё байх уу гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан Plus One цувралын маань эхний дугаартай хамт байсан бүх үзэгчтэй бүгдэнд баярлалаа. Тэгээд дараагийн дугааруудаас ойрхон орох учраас идэвхтэй над руу нэгдүгээр дуунуудаа хүмүүсээ явуулаарай. Тэгээд хоёрдугаар гэх юм бол ерөнхийдөө энийг би нэг 10 дугаар гаргаад дуусгаад season 2 ч юм уу гэж хий гэж бодож байгаа. Эхний ээлжид нэг 10 хүнийг хий гэж бодож байгаа. Тийм учраас дуунуудаа явуулаарай. Хоёрдугаар гэх юм бол тэгээд ерөнхийдөө тиймэрхүү байна дөө. Тэгээд идэвхтэй байгаарай залуучтай. Таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээ баяр та.